Аянгуул аймгийн Ургамал газар тариалангийн үрэлэнгээс Төв Сэлэнг Орхон аймгийн газар тариалангийн төв бүсийн 579 мянга талбайд хөрсөд хамгийн сүүл 6 жилийн өмнө шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр тариалангийн үрс хагас өсгөлнгийн байдалд хүрч ялцамгийн хэмжээ нь 1.9% хүрсэн нь тогтоогдсон байх юм. Энэ нь тариаланч талбайгаа заавал бордож тордох, мөн тариалалдаа орчин үеийн шинэ техник технологиг ашиглах шаардлагатай болсныг харуулсан хариултаа хэмээн судлаач намбар тайлбарллаа. Өөрөөр хэлбэл гэмтэж шимтжил алдсан хөрстөө цаашид өргөжлүүлэн үр тариа хүнсний ногоо тариул ургах буудаан цавуулга багтай үйлдвэрлэсэн гурил нь урсаж шингэрдэг ногоо нь ямар ч шимтжилгүй байх юм а. Улсын хурл өнгөрсөн 1-р сард тариалангийн тухай шинэ хуулийн төслийг баталсан. 18-ын 3-р залтад тариалангийн технологи ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж, үржил шимгийг хамгаалсан, чигийг багасгасан, эдийн засгийн хувьд үр ашигтай байгалийн цөрөгнөлөөгүй орчин үеийн техник технологиг ашиглах ёстойг заасан байна. Харин 18-ын 4-р залтад тариалангийн талбай хөрсийг хагалж боловсруулахыг хоригложээ. Гэхдээ зайлшгүй хагалж тариалт хийх шаардлагатай услахаатай талбай хөрсийг хагалж тариална, мөн ногоон бордоон таримал тарихын тулд хөрсөө хагалж болно гэжээ. Атрын 3-р аяны хүрээнд 2008-аас 10 онд манай дархны хүрээлэн Төв Сэлэнг тариалангийн бүс нутгуудын 579 мянга талбайд одоо хөрсний үржил шимийн шинжилгээ хийсэн гэж байгаа. Энэ шинжилгээгээр бол үндсэндээ хөрсний шим тэжээлийн бодис нэлээд муудсан. Одоо саяны миний ярьснаар бол үндсэндээ азотын 59% тийм ээ, фосфорын 42-3%, калием бараг 80% нь үндсэндээ алдагдсан байна. Ийм учраас манай хөрс бол тариалан хөрс бол үндсэндээ хагас өсгөлнгийн байдалтай ийм хөрс байна. Ийм учраас энд бол заавал бордоо хэрэглээ гэсэн ийм зөвлөмжийг бид нар хөргүүлж байгаа. За хуулийн зааснаар бол цаашдаа одоо тариаланчид маань өөрсдийнхөө үеийн зардлаар энэ хөрснийхөө үржил шимийн шинжилгээг хийлгэж за шаардлагатай дутагч байгаа одоо эрс бордоонуудыг хэрэглэж явах зохицуултыг бол хуулийн тусгаж өгсөн байна. Түр нэг удаа хөрөнгө гаргаж тариаланчдын талбай хөрсийг бордох арчлах ажлыг одоогоос 5 жилийн өмнө зохион байгуулжээ. Харин тариалангийн тухай шинэ хуулиар тариаланч бүр 5 жил тутамд заавал тариалан талбай хөрсөө тордож бордон шим тэжээлийг сайжруулах шаардлагатай гэж тусгасан байна. Иймээс ч тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлж тоон нь 1 сая 100 мянган төгрөг өртөгтэй импортын бордог 60% хөнгөлж 1 тонныг нь 400 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа юм а. Ингэхдээ тариаланчдаас 300 мянган төгрөг өвчлөгөө авч үлдсэн 100 мянган төгрөгийн намрын урагт сураж авсны дараа авах нөхцөл тавьсан. Цаашид дотоодын компаниуд нэг жил шаардлагатай 150-аас 170 мянган тонн бордоог үйлдвэрлээд хэрэгцээгээ хангаад байвал салбарын амны үйлдвэрлэгчид тариаланчдад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Монгол улсад бордоо үйлдвэрлэх малын өтөг бууц буюу түүхийн эдээр баялаг. Энэ нь хямд өртгөөр тариалангийн өрсөг тордох, бордоог үйлдвэрлэх боломж их гэсэн үг. Гагцхүү шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийн арга технологи тодорхойлох шаардлагатай юм а. Бол хөрсөндөө бол органик эрдэс бордоо бол зайлшгүй шаардлагатай. Энэ нь юу гэхээр ямар нэгэн ургамал хоол тэжээлийг өгж байж бид хөрснөөсөө эргүүлж авах ийм бодлого бол байдаг. Энийг өнөөдөр бол нийт тариаланчид, эрдэнэ шинжилгээний ажилчид тийм ээ төр засгийн зүгээс ч гэсэн одоо хамтарч одоо үнэхээр энэ гараа бол эхэллээ гэж бол ойлгож болно. Жишээлбэл Монгол экологийн бордоо компани хүнсэд аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн инновацийг ашиглан бордооны үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр цаашид доктортой ажиллавал дотоодод шаардлагатай бордооны 30%-ийг үйлдвэрлэх юм. Нэг жилд 30-аас 50 орчим мянган тонн органик эрдэс бордоог үйлдвэрлэнэ гэж Монгол экологийн бордоо компани тооцоо гаргажээ. Тариаланчдад дотооддоо үйлдвэрлэсэн органик бордоог хямд үнээр нийлүүлвэл Монгол улсын газар тариалангийн ядууралд орсон хөрс сэргэн, мөн тэжээл авсан ургамлын чанар 20-40%-аар сайжирч буудаан цавуулга нэмэгдэх юм а.